сайдын 01 тоо тушаал онцгой байдлын ерхий газрын даргын ой хээрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх чиглэлээр гарсан 02 тоо таалтан даалгавар мөн аймгийн засаг даргын захирамжийн хүрээнд хаврын хойр ашиглалтын улирлын үед ой хээрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх мэрэгжлийн анги сайн дурын бүлгийн бэлэн байдлыг хангах дадлага сургалтыг зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд ард-цэсний үзлэг, хувийн бэлтгэл, багаж техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, тэдгээрийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төмөр унтраах дадлага сургалт хийлгэж, болцсошгүй галт төмөрийн аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэг мэдээллийг олголоо. Дадлага сургалтад 9 үйлдвэр аж ахуй нэгж байгууллагын 12 бүлэг, 4 сумын ерхий зориултын мэргэжлийн ангиуд оролцож байна. Даргуул аймаг бол ой хээрийн Сэлэнг аймаг хүрээлүүлсэн ой хээрийн бол эсэлтэй бүсд байдаг. Ой хээрийн төмөр гарах юм бол байгаль хөдлөх томоохон охирол учруулах юм эсэлтэй. Тийм учраас бид нар одоо энэ хөрөшлөлтөд улиралд ой хөрөнд гарсан тохиолдолд богино хэмжээнд хохирлгүй унтраах юм бэлтгэл бэлэн байдлыг хангасан байх ёстой. Тийм учраас энэ бэлэн байдлыг хангах үүднээс мэргэжлийн ангиуд сайн дурынхан туслах хүчнүүдийн одоо өнөөдөр бэлэн байдлыг үзэж за бэлтгэлийг хангуулах юм дадлага сургууль хийлгэж байгаа. Ийм үйл ажиллагаа. За энэ дадлага үзэлгийн бэлэн байдлын үзэлгийн хүрээнд бүх одоо мэргэжлийн анги ерөнхий зориултын мэргэжлийн ангиудын за хувийн бэлтгэл за багаж техник хэрэгслийн бэлэн байдал за мөн ой хээрийн төмөр унтраах дадлага сургууль хийлгэж мэдлэг олгох ийм одоо ажиллагааг оллож явуулж байна. Хаврын улиралд хойр ашиглалт ихсэж болцсошгүй ой хээрийн болон шар усны төмөр гарах эрсдэл нэмэгддэг. Ой хээрийн төмрийн 80-аас 90% нь хүний санамсар болгоомжгүй үйлдэлээс шалтгаалж байна. Тиймээс энэ үеэр аж ахуй нэгж байгууллага иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж ой модоо хайрлахыг уриалж байна.